Хан алтайн аархал, халиун нутгийн домог, халах түмний догшин хар хэмээх хүч төгөлдөр начин дүгрийн цэрэн даш. Монголын гайхамшиг Монгол алтайн нуруу түүний сүр жавхлант салбар улсын үргэлжлэл буурал дээдсийн бомн түүхийн өлгий буян цогцолсон сувраг мэт бурхан буудай хайрхан хараа цуцам холоос сүндэрлэх хар азрын ноёлог нуруу шаргалтан налайх халиуны уудам говьоос шандас шүрмэс хүч чадал бүрдэн төрсөн цуут бүх бол даяар Монгол улсын өс хидэр өрн дэлгэрэх чимэгт начин дүгрийн цэрэн даш агсан билээ. Тэр бол 20 дугаар зууны 70-аад онд Монгол бүхэн зүлэг ногоон дэвжээнд хоёр загал мэт атайхан тодорсон хоёр цэрэнгийн нэг нь юм аа. Тухайн үед хоёр мөнхийг залгаад хоёр цэрэнгийн эрен үе эхэлнэ гэж амтай болгон шагшиж байсан юм гэдэг. Шагшхаас жаргагүй болтол нь саа гэж чаддаг байсныг ам уралдан ярих хүмүүс айдтай бас л олон юм билээ. Төрийн наадмын 7 төрөний эзэн төвдөн дорж аврах хүртэл цэрэн тогтох цэрэн даш хоёртой тэнцүүхэн барилдчих хүчтэн нэг хэсэгтэй л олдохгүй дэ хэмээн тоож байсан түүх энэ бүхнийг гэрчлэх мэтэ. Монгол төрийн наадамд 8хан удаа зодоглохдоо 7-д нь шөвгийн даваанд хүч үзэж 3-т нь шөврөө дамжсан шандаст ирээ. Мөн бүхийн чөлөө төрөлдөөний төрөлд Монгол улсын аваргаар дөрвөнтэй тодрон гайхуулж явсныг түүхийн хуудсууд гэрчлэнэ. Дүгрийн цэрэн даш 1950 онд Говьалтай аймгийн Халиун сумын Олон булаг багийн нутаг Цагаан дэрс хэмээх газар төрсөн. Цэрэн даш үндэсний бүхийн зэрэгцээ чөлөөтөрч барилдан хэд хэдэн удаа улсын аварга болсон спортын мастер бөгөөд Олимпиадч оролцсны дотор 1972 онд Мюнхний Олимпийн сонгомол барилдаанд 90 кг-ийн жинд хүч сэрхтэн 11-р байранд шалгарчээ. Бас 1973 он буюу Ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадамд 5 давж начин болсон амжилтаа 1975, 1978 онд давтаж өс хидэр өрн дэлгэрэх чимэг нэмсэн байна. Олон түмэнд Говьалтай мэнгит догшин хар хэмээгдсэндээ ирэмшээдүү аатай амьдарч тэр чигээр дуусах бодлоо төдийл орхиогүйгээс тэрв амьдрал нь нэн ээдрээтэй байсан нэгэн. Тэрбээр нэгэн ярианда бүх хүний ир бярн ид ороод ирэхээр өрсөлдөгчөө шууд барьж аваад шидэж эхэлдэг юм. Залуу насны од хямар зориг самбаа хослохоор юугч дайраад гармаар санагдахч би. Өнөөдөр тийм аатай уран барилддаг бүх цөөрч. Ер нь ямар ч тохиолдолд байдгаараа үнэнч байхыг хүн чанар гэж ойлгож болох вүзээ хэмээн ярьж байжээ. 70-аад оны дундуур Монгол бүхийн дэвжээнд нэгэн үеийн хэсэг бүх түрэн гарч ирсний дундаас илт ялгарсан хоёр бүхийн нэг нь цэрэн дархан аваргын тоог нэмсэн байхад цэрэн даш хэмээх ааг өмгөн ширэм хിവэр явсныг юу гэлтэй. Тэр би аатай төрсөн шигэ аатай дуусна. Харин хизээч хүн хуурахгүй. Өөрийгөө хохиромж гэж айгаад байх юм алга. Яруу найрагч цэндийн чимд дорж намайг нүдэндээ хар цэцэг хавчуулж амандаа гашуун угж хөгсөн хэмээн бичиж гайгүй. Дэрэнгийн тэр хар азрагтай золгох өдөр олдно би. Бөхийн өргөө үүдээ нээх цагаар түүнтэй зодглож мэднэ хэмээн алайлж билээ. Цэндийн чимд доржоос гадна бавуугийн лавгсүрэн цогдоржийн бавуудорж нарын шүлгийг унших дуртай тэрбээр Алтай хангайн уулс дууг аялахаараа сэтгэл нь өөрийн эрэхгүй хөвсөлддөг нэгэн. Цэрэн даш алдаж энтсэн хэдийч хүн ардтайгаан үргэлж хамт явсан.
Жолооч нарын буйдхан амьдрал алтан шар замын эзгүй зэлүүд талаас цэрэн дашийн бүх болох зам эхэлжээ. Хайрт ах нь амьд ах уйдаа энэ хамт олонны дотор багтаж байсан. Бүх болоход хөдөлмөр зүй ёсоор нөлөөлсөн. 8 наснаасаа ахыгаа даган Захуй Зармангийн их говийн загийг тооноор машинд ачиж өдрөөс өдөрт хүчбэр хоёр тэгширч 90 цент хүрснийг 7 дугаар баазын ахмад жолооч нар түүний ар гэрийнхэн мэднэ. Эцэг их болоод бүхийн замд хөтлөн оруулсан ахынхаа амьд сэрвэнд алдаж бодлоогүй нь миний аз юм уу гэж бодох үйч байх. Хэцүү үед сэтгэл санааны дэмжлэг өгч явсан улсын заан даваа нэм, амар төвшин, барам сай, начин чанарав, эрхэн баяр, энх чиргал нарын ачийг тэр мартаагүй явсан. Нэг үе бодоход хал үзэж хашир сууж, насны ирэхээр нам борж, жаргал зовлон хоёроо даахтайгаан болж яваг үгүйсэх юм. Аливаа юмыг тунгаан бодохгүй явсны хар гайгаар хойчийг залгах бүх хотлыг баясах уяач гэрийн хойморт эцгийгэн орлох үргүй яваадаа сэтгэл гонсоох өдөрч цэрэн дашийг тойроогүй. Тоон милаах өглөөний нарнаар тогоо дүүрэн дарглах цайныхаа дээжийг томоогүй нөхөртөө зориулан цацал өргөж явсан ханиа. Торгон дэвжэн зодголж явсан бөхчүүлээ тэр ихэд хүндэлдэг. Тунан гэдэг тун сайн бүхийн шинж байлгүй яхав. Дүгрийн цэрэн даш 1975 оны наадмын 6-гийн даваанд Хадбаатар аврагтай тунж барилдаад унжээ. Хэнч амлаж авахгүй байна гэдэг тэр бүхийн тухайн цагта бусдын зүрхнээ шар усруулж явсныхаа. Ерөөс цэрэн даш хизээний аатай бүх. Алтан бөхчүүдээс аатайгаараа толгой цогтөг ширүүн хар маань 1972 онд аатайгаараа наадмаас начин цол хүртэн хэрв чадахгүй юм бол энэ жил нутагтаан очихгүй гэд цэргээс халагдсан тэр жилийг хотод үтсэн аваа. Учир гэвэл улсын наадмын 5-ын даваанд мэжид дорж арсланд амлуулж баруун хөлдөн орон толгой дээрээ өргөн гаргачхаад "За арслан Архангай аймаг аль зүгт билээ" гэж хэлээ тавихтаа дэгээ хутгуулж ойччихсан юм. Бас нэг барилдаанд өмнө говийн морьт бүрвээг "Би чиний хөлөөс авч нутаг руу нь харуулж шиднэ" гэж хэлсэндээ хүрэн давсан гэдэг юм. Цэрэн даш энчлэн аархаж давхтаа даван унахтаа унж явсан жишээ цөөн бишээ. Тэгээд ч хит аархснаас халтирч болдгийн жишээг харуулсан босов. Цэрэн даш начин Монгол бүхийн холбоонд хандахдаа улсын цолтой бөхчүүлээ альч барилдаанд үн төлбөргүй орж чөлөөтэй үзэх боломж бүрдүүлээсэ. 93 наадам түүний дотор үндэсний бүхийн залгамж үеийг бэлдэх алдар цуутнуудаа содолж сурталчлахад түлхүү анзаарна биз. Бөхчүүдийн маань заяа буйн дэлгэрч алдарт хүрэх зам өлзий дүүрэн байх болтугай гэсэн. Алтай эрмэг хөх харчуулын нэг улсын сайн начин хүчтэй мастрын тоонд лавтай орох догшин хар хочид цэрэн даш гэж хадаа авраг нутгийнхаа пүрэв генерал хоёрыг магтах дуртай үгэн хатуу үзэл бодол чигч бөгөөд амьдралын замдаа гэрэл сүудэр хослуулсан ийм нэгэн сонин сайхан бүх байлаа. Түүний амжилт гаргасан он жилүүд 1972 оны ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар 4 давсан. 1973 оны ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар 5 давж улсын начин. 1975 оны ардын хувьсгалын 54 жилийн ойн баяр наадмаар мөн 5 давж өсхидэр чимэг. 1976 оны цагаан сарын барилдаанд 160 бүх задгалсноос 4 давсан.
1976 оны ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар 512 бүх задгалж 4 давсан. 1978 онд ардын хувьсгалын 57 жилийн ойгоор мөн 512 бүхөөс 5 давж өрнөн дэлгэрэх чимэг хүртсэн. Мөн 1979 оны Говь Алтай аймгийн баяр наадамд 128 бүхөөс 7 давн төрүүлж 1981 онд ардын хувьсгалын 59 жилийн ойн баяр наадмаар 512 хүчтнээс 4 давсан. Мөн 1981 оны ардын хувьсгалын 60 жилийн ойгоор 512 бүх задгалж 4 давж түмэн олноо баясгаж явсан хүчтэн билээ. Халиун нутгийн зон олон хавн багтаж ядсан хүүгээ дахин төрөх болтугай хэмээн хар азаргын нуруунда одоо ч сүслэн залбирсаар байх ажгүй. Мэлмийн сормос чигтэж мэхийн хүндтгэв таныг Монгол бүхийн манлаа явсан нь хүчт начны намар домоглон өн мөнхөд оршигэ. Хурай хурай хурай. Их сурвалж Говь Алтай аймгийн Халиун сум пэйж хуудасаас